эрэх давталгаанд зориулсан мэт боловч ихэнхдээ энэ биш юм дайрдаг. Тийм болохоор хэрвээ тэд опрессор унсан жинхэнэ тоглож ирвэл танай бүх холбоотууд маш хурдан устгах магадлалтай. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд 20 минут өгдөг шүү. Дараагийн даалгавар бол outrider буюу унаач. Энд та агентуудыг авч хүргэж хамгаалах хэрэгтэй. Нэг 4 агент байдаг бөгөөд тэдний ойролцоо 2 хүний суудалтай мацагл байгаа. Тэдгээрээр агентуудыг тээвэрлэнэ. Үүн даалгаварт өөрийн мацаглуудыг ашиглах боломжтой шүү. Хэрэг 2 хүний байктай байгаа бол админ тийм байкгүй байсан учраас угсан мотогоор л зөөсөндөө. Агентууд өөрсдөө хамгаалагдахгүй тул анхааралтай байж аюулгүй байдгийг сайтар хангаарай. Энэ даалгаварт мөн л 30 минут өгнө. Дараагийн даалгавар бол weapon of choice буюу сонгосон зэвсэг. Энэ тоглогч бүр өөрийн байтай ойролцох тухай хүний хослох ёстой тусгай зэвсэг байрлана. Тэр зэвсгээр албал нэмэгдэл шагнал авна. Түүнтэй багийнхнаараа нийлж зорилго бүр дээр хамт очиж болно. Тэгэхээр цагийг анхаараарай. Нийтдээ 20 минут л өгдөн шүү. Энэ бүлгийн сүүлийн даалгавар